За сайн байцгаана уу? Онлайн 2-ын ангийн оюутан Герман улсаас Хээ Уянга, Солонгос улсаас Хээ Аззай нар байна. Бид хоёр туршилтын сэтгэл судлал хичээлийнхээ бие даалтын хүрээнд өнгөний сэтгэл зүй ба хоолны сонголтын ажиглал туршилт хийлээ. Өдөр тутмын амьдрал тогтмол хийж иддэг хоолнуудын нэг болох банштай цайндаа энгийн манш болон өнгөт банш гэж хүүхдүүдийн сэтгэл хөдлөл болон өнгө сонголтонд хэрхэн нөлөөлөхийг туршин ажиглалаа. Эхлээд өнгийн маншийг хүүхдүүдэд өгөхөд инээлдсэн, гайхсан, хөгжилсэн байдал ажиглагдав. Зарим хүүхдэд сонин мэдрэмж, муухай мэдрэмж гэж илэрхийлсэн. Харин зарим нь шууд амсаж үзэхээс татгалзаж байгаа харагдсан. Тэгээд хүүхдүүдийн байдлаас харахад зарим нь өнгөт баншийг шууд амандаа хийж туршиж үзсэн. Зарим нь харин болгоомжтойгоор жижигээр амсаж, амт бүтэц мэдрэмжийг шалгасан. Зарим нь огт идэхгүй зүгээр хараад өөр хоол хүлээсэн. Энэ үед хүүхдүүдийн нүүрний хувирал, инээлдэх байдал, сониучнуудээр ажилласан нь баншны өнгөнд тэдний сэтгэл зүйн хүлээлт, итгэлцэл, хоолны талаарх төсөөлөлд хүчтэй нөлөөлж буйг харуулж байна. За тэгээд туршилтын маань 2 дугаар хэсэгт энгийн өнгө ороогүй банш оруулж ирэхэд хүүхдүүдийн хариу үйлдэл өөрчлөгдсөн. Хүүхдүүд маань бүгд илт баярлаж, ямар ч эргэлзээгүйгээр энгийн банш руу шууд гар самгаж сайндаа хийж идэж эхэлсэн. Тэгээ энэ үед ямар ч болгоомжлол эргэлзээ ажиглагдаагүй. Тэгээд та бүхэн маань одоо туршилт маань хэрхэн явагдсныг хамтдаа үздэцгээе. За ингээд өнөөдөр хоолны туршилтын хичээл орж байна. За энд ингээд туршилтанд маань миний сайхан өрсөд оролцож байгаа. За бүгдээрээ нүдэ нэгээрээ баяртай цай. За сүлдээ. За шууд хоол руугаа хийхгүй шүү заяа. За аль баншнаас идэхээ 5-ын дээр аваад тавиарай. За. Юугнээ их уян гоёгаас тэмэн яхаа. Аль баншнууд нүдэнд дэвтэх харагд. Сүлдээ алийг идэхээ. Зүгээр юм аа. За хэрвээ энэ өнгийн баншнаас нэг идэхээс нь сүлдээ алийг идэхсэн бэ? Хөөе бачаар хүүхдүүд амдаа хийх болоогүй. Амнасаа гарах. Амдаа хийхгүй шүү. Яаж анаач ямар вэ? Ямар санагдсан сэтгэлээ ямар вэ? Өнгөнгийн баяртай цааштай тий энэ ингээд цайг нь гоё будаатай цайг чандсан. Тэгээд одоо байж бодгүй будаан төрх юм бодсон юм гэж. За байж. За барьж байгаарэ. За мөнх уу ямар сэтгэл төрж байна? Наад засаж байгаарай. Хөвжөлтэй харагдчих. Хөвжөлтэй байна. Сүлдээ энэ ямар байна? Өнгөнгийн банш. Муухай харагдаж байна. Ийх үнд ямар харагдаж байна? Амар. Ойслонгод хөвжөлтэй байна. За хэрэг ийм банштай цайдэр та нар гоё идэж чадах уу? Амар гоё. За тэгвэл ингэж тавилаа. Аль баншнаас идэх? За алнаас идэх юм нь өгтөд. Эндээс. Аль нь идэх? Энэ гоё нөө. За тэгвэл тэр өнгийн баншиг. За ингэж хүүхдүүд болвол өнгөн дээр бол ийм юу үзүүлж байна. Одоо юу гэдэг лээ? Сэтгэл хөдлөл үзүүлж байна. Миний хараа юу яа та? Хүүхдээ бариад өгтөөрэй. За ингээ сайхан орлоорой. За миний туршилтын хичээлд амжилттай оролцсон хүүхдүүдэд маш их баярлаа. Тий. Юу гэнэ? Тамсч үзье. За юу ч нэ жоон хамсаад үзүүз. За. Ямар вэ? За ой салангууд бас ногоо нэг идчих гээд үзээд ах шиг байна тий. За. Тий. Тэгэхээр яаж вэ? Нүдэрэ харах. За нэг ил идэж шүү. За өнгийн машинуудаас яг л ээж маш их будаг хийсэн учраас. Жохон. Яг л ээж айгүйх будаг хийсэн учраас жохон. Наа чи хамаагүй идэж болохгүй. Харин ч гэсэн болно. Би өмгөж идмээргүй. За идмээрг байна. За энэ баярлаа. За над руу аваад гоё хэлээрээ. Баярлаа. Туршилтанд оролцсонд баярлаа. За туршилтаа хийсэн уянгаа ихтэй баярлалаа. Мөн хүүхдүүдэд нь гэр бүлийнхэнд нь баярлалаа. За эндээс сэтгүүлээд үнэлтэйг гаргах уулзалтанд оролцсон хүүхдүүдээс харж байхад өнгө нь хоолны талаарх хүлээлт, аюулгүй байдлын мэдрэмж, турших сонирхолд эрс нөлөө үзүүлдэг гэдгийг баталж байна. Тэгээд нэгдүгээрт болохоор өнгө танин мэдэхийн хүлээлтэнд нөлөөлдөг. Хүүхдүүд ердийн бус хурц өнгөт хоолыг хараад энэ хэвийн амттай юу, идэхэд аюулгүй юу гэх дотоод эргэлзээ төрдөг. Энэ нь инээх, гайхах, болгоомжтой хазаж үзэх эсвэл эдгээс татгалзах хэлбээр илэрсэн.
Хоёрдугаарт болохоор танил зүйл буюу энгийн маш гарч ирмэгц бүх хүүхдэд эргэлзээгүй сонгож байгаа нь хүний тарих танил зүйлс өнгөний хувьд хэвийн өмнө олон давтагдсан хоолыг илүү ихтгэлтэй аюулгүй гэж хүлээн авдгийг харуулж байна. Энэ нь мөн хүүхдийн хөгжлийн үе шаттай бүрэн эцэдгээ гэж үздэг. За 3 дугаарт өнгөний утга ба мэдрэмжийн хувьд гэхээр ногоон өнгө нь эрүүл мэт боловч танил биш байвал болгоомжил төрүүлдэм байна. Улаан өнгөний хувьд гэхээр сонирхол татдагч, зарим нь хит хурц. Цэнхэр өнгөний хувьд хүнсний ертөнцид ховортвол байгалийн бос гэж мэдрэгдэж магадгүй юм а гэж байна. Тиймээс хүүхдүүдийн хувьд өнгө нь амт биш мэдрэмжийг эхлээд тодорхойлдог нь ажиглагдаж байна. Тэгээд туршилтын үр дүнгээр өнгө нь хүүхдүүдийн сэтгэл хөдлөл анхны хариу үйлдэл хоолыг сонгоход шууд нөлөөлдөг нь харагдлаа.